Сайн бацгаана уу? Гэр гів харилцааны тухай подкастын маань 21 дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгээ бүгдээрээ өнөөдрийн байдлаар 600 гаруй гишүүнтэй одоо subscriberтай болсон байлээ. Та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр анх удаа подкастын маань сонсож байгаа, анхлан сонсож байгаа юм бол подкаст маань Тавтаа морил, намайг Око гэдэг нөхөр хоёр хүүхдтэйгээ хамт Сиэтл хотод амьдардаг харилцааны коуч, хүн амжиж мэрэгчлээ ийм бүсгүй байна. За өнөөдрийн маань миний сонгож авсан сэдэв болохоор дотн хүмүүс маань бидний мэдрэмжийг өгөөсгээд үл хайхраад байх юм бол түүнд нь хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ? Тэгээд 6 төрлийн нийтлэг тийм өгөөсгөлийн жишээтэй өнөөдрийнхөө дугаарыг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн сэдвээ сонгох болсон шалтгаан маань гэхээр ерөөсөө өнөөдрийн нөгөө асуулт сонсогчоос маань ирсэн нэг асуултаас шалтгаалаад өнөөдрийн сэдвээ бол 100% өөрчлөхөөр шийдсэн. Уг нь болохоор би харилцааны одоо үндсэн 2, суур 4, тэгээ нийтдээ ингээд 6 хэрэгцээний талаар ярья гэж бодсон байсан чинь энэ сонсогчийн маань кейс одоо мессеж ирээд тэгээд би за энийг ерөөсөө угаасаа яриад тэгээд бас подкастаа болгоод оруулчихъя гэж бодоод өнөөдрийнхөө сэдвийг ерөөсөө сонгосон байгаа. За энэ сонсогч маань болохоор нэгдүгээр нэрээ нууцлагыг хүссэн. Тэгээд хоёрдугаар талаар өөрийнх нь кейс нь болохоор миний нөгөө нэг харилцан яриандаа гаргадаг 10 бүдүүл үйлдэл гэдэг подкастыг сонсоод тэгээд өөр дээр нь айгүйх тулгардаг энэ зүйл нь болохоор бусдын экспириенсийг хүүлэх буюу хин нэгэн одоо ялангуяа нөгөө ээждээ ингээд найз хоёртой сэтгэл мэдрэмжээ хуваалцах гад ингээд хуваалцаад ингээд ярихаар одоо чи юу сүртэй чамаас эцэг хүмүүс байж л байна те чи одоо ингээд сүрчгэнхээ болох хэрэгтэй гэдэг ч юм уу иймэрхүү юмнууд айгүй хилээд тахаар би урдаас нь ингээд нөгөө өөрөө ингэ шаналцсан сэтгэл мэдрэмжээ хуваалцахаар одоо ойр дотныхан хүн тэгж одоо өөрийн ингээд мэдрэмжийг өгөөсгөчгээр юу гэж хариу үйлдэл үзүүлэхээ би одоо мэдэхгүй байна. Энэ дээр юу яад юм бэ гэдэг ингээд асуулт асуусан байсан. Тэгээ эндээс улбалаад энэ сонсогчдоо бас нөгөө хариултын өгөнгөө та хэд ч гэсэн бас хэрэгтэй гэж магадгүй гэж бодоод тэгээд энэ 7 хоногийнхоо дугаарыг ерөөсөө энэ дээр хариулт өгөөд тэгээд ер нь хийгээд ер нь бол шийдсэн байгаа. Бид нэр заримдаа санамсруугаар эсвэл одоо нөгөө хүн маань ингээд мэдрэмжээ илэрхийлэхэд тэрэнд нь ингээд хэрхэн тэрийг ингээд зөв хүлээн авч тэрийг зөв тайлцах вэ гэдгийг мэдэхгүйгээсээ болоод хайртай дотн хүмүүсийнхээ мэдэрж байгаа тэр мэдрэмжийг нь болохоор өгөөсгчдэг. Нөгөө талд нь хүмүүс бидний мэдрэмжийг өгөөсгөхөд бид нар өөрсдөө түнд нь хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ мэддэггүй. Энэ нь тэгээд өөрөө маш жижиг юм шиг боловч бидний ялангуяа энэ өдөр тутмын харилцаанд бол их гарч идэг. Тэгээд дээрэс нь энэ чинь өдөр тутамд хэрэглэгдэж байгаа өдөр тутмын жижигхэн харилцан яриан дээр ингээд гарч байгаа зүйл чинь бидний ингээд цаашдаа нэг одоо chronic stress гэж ярьдаг ч тийм тэрэнд маань айгүй юм чухал юм нөлөөтэй байдаг. Тэгэхээр эн чинь өөрөө харилцааг жижигхэн юм шиг мөртлөө харилцааг хүндэрүүлэх үү, ирүүлэх үү гэдэг ийм жижигхэн түлхүүр ийм алхам болоод байдаг. За яагаад тэгдэг вэ гэхээр хин нэгэн хүн танд тэгээд сэтгэл мэдрэмжээ хуваалцаж байхад та тэр хүнийхээ мэдрэмжийг өгөөсгөх нь хүлээж авч байгаа хүндээ чиний бодол мэдрэмж бол ерөөсөө чухал биш. Дээрээс нь үнэн бодтой биш ээ гэсэн мессежийг бол өгдөг. Тэгээд нөгөө мэдрэмжээ илэрхийлсэн хүн маань ялангуяа одоо үл таамсарлагдж байгаа болон бусдад ийм хаягдж байгаа юм шиг мэдрэмжийг бол аваад хоцордог. Тэгэхээр энэ нь бол нөгөө нэг анзаарахдаггүй дотоороо буюу одоо ийм сэтгэл зүйн хүчирхийлэл буюу ялангуяа үл хайхрах хүчирхийлэл болчтой. Тэгээ байнгын ийм мэдрэмж аваад байгаа хүн өөртөө эргэлзэх, өөртөө итгэхгүй байх те хүмүүс ингээд зүгээр л байхад би л болохгүй байгаа юм шүү. Би л юу н болохгүй хүн юм бэ. Би юу н яагаад ийм юм болоо гэж бодоод энэ гутарч эхэлдэг ахнаа. Тэгэхээр би ч гэсэндээ ингээд өөрийнхөө жишээн дээр бодохоор хүн мэдрэмжийг шууд өгөөсгöd миний мэдрэмжийг те мэдэрч байгаа зүйлийг шууд өгөөсгөл чи ямар сүртэй зүгээр штэ хаяач гэл ингээд хэлэхээр надад бол тэрэнд нь яаж хариу үйлдэл үзүүлэхээ мэддэггүй байхад надад айгүй хэцүү байгаад идэв байсан. Тэгэхээр бас энэ асуултыг асуусан сонсогчдод би маш их баярлж байна. Би энэ сэдвэр ерөөсөө ярэ энтер гэж ерөөсөө санаанд ороогүй байжсэн чи харин ингээд айгүй гой асуулт асуугаад энэ ярих боломжийг бол бүр айгүй олоод авсандаа айгүй ол зорхож байна. Тийм. За тэгээд бид нар хүмүүсийг зөв болгосон байгаасай тэгээ мөн бас бусдын экспириенсийг өхүүлэх чинь бүдүүлэг үйлдэл юм байна гэдгийг мэдэхгүй байгаа ш. Зарим хүмүүс мэдэхгүй байгаа. Тэр хүмүүсийг өөрчлөхийг оролдож одоо бухимдахынхаа оронд бид нар өөрсдөө харилцаандаа өөрөөсөө хандаад
өөрийнхөө хийж чадах тий одоо око гэдэг хүн өөрийнхөө хийж чадах тэр зүйлээ л хийн. Тэгээд өөрийн зүгээс сайжруулж болох зүйлээ хийх нь хамаагүй бол надад бол үр дүнтэй санагддаг бол болчиход байгаамаа. Тэрнээс биш бид нэр ингээд би одоо нөхрийгөө ч юм уу өөрчлөхгүй бол оролдол чи юм бэ тийм бэ гэл хам бол тэр харилцааг улам холдуулаад нөгөө хурууч хичлэлт буюу бусдыг буруутгасан буруутгал руу чиглүүлж байгаа. Гэтэл би өөрөө өөрийнхөө хийж чадах, өөрийнхөө сайжруулж чадах тийм ээ засаж залруулж болох эсвэл нөгөө өнгөлж болох зүйлээ өнгөлчхөр тэр чинь харилцаагийн маань бит хоёр нийлээд эхнэр нөхөр хоёр нийлээд 100% болоход би өөрийнхөө 50%-ийг тулцсан би өөрөөсөө хандаад тэр хэсгээ сайн болгох юм чинь нөлөөллийнх нь хүчинд нөхөр маань ч юм уу одоо надтай харилцаанд орж байгаа хүн бас сайжрах нэ. Тэгэхгүй өөрийнхөө хэсгийг өөрийнхөө хариуцж авсан 50% бид нэр одоо сайжруулахгүй байж нөгөө хүнээ чи айлуу тгийж чамайг тэгвэл би тэгнэ гэдэг байгаа ч өөрөө бид нэр тэр бүртгүүлгээд 100% гэж одоо яриад байгаа бол тэр нөгөө нэг одоо хамтдаа авч явж байгаа харилцаанда өөрийнхөө хийх хэстэй өөрийн хэсэг хандах хэсэгтэй бид нар өөрийн хэсэг хандахгүй байна гэсэн үг болчиход байгаа юм. За тэгвэл хэдүүлээ одоо 6 төрлийн жишээгээр мэдрэмжийн маань үүсгэхэд хэрхэн зөв хариу үзүүлэх вэ гэдэг тухайгаа хэдүүлээ ярилцъя. За жишээгээр ярьчих юм бол илүү хэлбэр ойлгоход юм төхөн болох байхаа гэж би найдаж байна. Жишээ 1. За та нэг хүнд мэдрэмж эсвэл сэтгэлээ хуваалцаж байгаа гэж бодъё. Тэгвэл нөгөө хүн маань танд за чи хитрхийг санаа зовоод байгаа юм шүү. Нэг үгээр бол чи жоохон бүдүүлэг хэлэх юм бол чи хитрхийг сүрчнээд байгаа юм шүү л гэж хэлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ үгийг та хэд маань сонсоход ер нь ямар санагддаг вэ? Тэ хэр их бас сонсдог вэ? Миний одоо таамаглаж байгаагаар бол бид нарт нэг их энэ үгийг сонсоход юм таатай бол санагддаггүй байхаа гэж би бодож байна. Тэгээд заримдаа би боддtiin л да бид нар юу яагаад мэдэрч байгаа зүйлээ зүгээр л мэдэрч бас ярьж болдоггүй юм болоо гэж. Гэхдээ юм болгоно бид нар би хүссэн зүйлээ мэдэрмээр байна гэж хариу одоо хэлээд яваад иж бид нар бол чаддаггүй тий. Тэгэхээр бид нэр шууд би хүссэн зүйлээ мэдэрмээр байна. Бити хүний одоо сэтгэл мэдрэмжинд халдаад ээ гэж бид нэр ингээд шууд ингээ хэлэхээр энэ нь болохоор өөрөөрөө акт болчихно. Тэгэхээр нөгөө бодохгүйгээр үйлдэл үзүүлчихэж байгаа. Бидний хийх гээд байгаа зүйл болохоор бодоод тэрэнд нь болохоор зөв хариу үйлдэл үзүүлэх гээд байгаа тийм. За тэгвэл чи хитрхий сүрчгнээд байгаа юм шүү гэж хүн танд хэлэх юм бол та тэрэнд нь хэрхэн хариу үйлдэл үзүүлж болох вэ гэхээр за хэдийгээр та над шиг бодож одоо мэдрэхгүй байгаа ч гэсэндээ миний юу мэдэрч байгаа надад бол бодтой үнэн санагдаж байна гэж хэлэх тийж хэлж болно. Эсвэл за энэ нөхцөл байдал миний дотроо мэдэрч туулж байгаа зүйл учраас та надтай санал нийлэхгүй байсан ч болно гэд ийдгээр хариулж болох юм. За жишээ 2 дээр болохоор би зүгээр л тоглож байсан штэ. Битгий эмзэг хүлээж авал та. Чи ямар эмзэгээр хүлээж автээ гэдэг үгнүүд бас аюух бидний яриан донд маш их явж идэг те. За энэ тохиолдолд болохоор хүн болгонд хүлээн авдаг бас авдаггүй тоглож болохгүй сэтгэлийг нь үнэхээр хүтэгдэг юм тоглоом шулам гэж бас байдаг. Таны сэтгэлийг хүн өвтгсөн, тань таагүй мэдрэмж төрүүлсэн одоо хүмүүс их ярьдаг штэ жоок гэлтэй. Жоок хүн хэлвэл та түүнийгээ илэрхийлэх бол эрхтэй. Яаж зөв илэрхийлж болох вэ гэхээр таны ярьсан одоо энэ тоглоом одоо нарга наадам чинь надад бол үнэхээр хөвгчлөлтөө үнэхээр санагдсангүй. Миний сэтгэлийг хүтгэлөө. Надад яг үндэ таатай байсангүй гэд ингээд тэрийгэ илтгэр хэлчих болно. Эсвэл та үнэхээр намайг одоо бодоод ингээ хэлж байгаа бол би таны хэлсэн зүйлийг хүлээн авахд бол бэлэн байна. Гэхдээ би тоглоом шоглоомоор таны хэлж байгаа зүйлийг хүлээн авах бол бэлтгэлгүй байна гэд ингээд бас арай илтгэр зөвлөнөр та ингээд хариу үзүүлж болох нэ. Жишээ 3. За зүгээр л таашаалтаа чи айгүй юмыг сүртэй сэтгэл хөдлөлөөр хүлээж авах ямар шаардлагагүй шүү дээ гэх мэтээр бид нар бас энийг харилцан ярианд ашиглаад байдаг. Тэгэхээр хүн танд ингэж одоо хэлэх юм бол та маш энгийнээр миний юуг хэрхэн мэдрэхийг надад битгий хэлээч гуйж байна гэд тэгээ бас ойлгоорой гэд айдтайхан хэлдгэр хэлж болно. За энэ нь яагаад энэнд ингээд зөвөр хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ гэхээр таны мэдэрж байгаа тэр мэдрэмж бусдтай харьцуулагдах хэрэггүй. Танд хэцүү, танд хүнд дараатай мэдрэмж төрж ивэл тэр хүн дараатай байна л гэсэн. Хүн болгоны туулж байгаа тэр мэдрэмж туршлага чи өөр цаг үед өөр ингээд хүнд мэдрэгдэж байгаа шүү дээ, тий. Тэрий чинь харин хүн таны юу мэдрэхгүйг чинь зааж байгаа. Тэгээ таны тэр мэдрэмжийг чинь хүчээр үл тоож байгаа нь өөрөө бүдүүл үйлдэл юм аа. Тэгэхээр үнэхээр танд ингээд таагүй байх юм бол та зүгээр л энгийнээр би өөрийнхөө мэдэрж байгаа зүйлийг ингээд мэдэрмээр байна. Надад
тэр боломжийн маань олгооч гэд та ингээд илтгэл хэлчих болох нэ. Жишээ 4. Тийм ч муу биш л байна штэ. Инээс хэцүү байж болох л байсан. Чамаас хэцүү хүмүүс ер нь бол байна. За энэ өгүүлбэр манай монголчуудын дунд бол яриан дунд бол байнга байж байдаг. Ялангуяа бид нэр өөр хүүхэд тань ижилтэй ч юм уу хаяа ингэ хэлцдэг тий. Тэгэхээр энд нь хэрхэн хариу өгч болох вэ гэхээр ялангуяа одоо инээс хэцүү байж болох л байсан ч юм уу чамаас хэцүү хүмүүс байна гэхээр чи одоо байгаа ямар нэгэн зүйлдээ шууд л амар талархалтай хандах хэрэгтэй гэдгийг чамд ингэ хүчилж байгаа тийм мэдрэмжийг шууд ингэ чам руу түлхэж байгаа баггүй хүчилж байгаа тий. Тэгэхээр яг энд нь та ингэ зөвөр ингэ хариу үйлдэл үзүүлье гэх юм бол ингэж хэлж болно. За яг одоо би юмд талархалгүй ханддаг хүн шиг мэдрэмж одоо танаас бол авмааргүй байна. Тэ яг одоо би мэдэрч байгаа зүйлээ зүгээр л мэдэрмээр байна. Please гэд тэ хэлж болно. Эсвэл би юу мэдэрч байгаа тэрийгэ мэдрэх мэдрэмжээ бас зөв процесс хийх орон зай надад толгооч please гэд. Тэгээ гих зэрэгээр ээлдгээр тэгээ өөрийнхөө одоо хүсэлтээ илэрхийлэхээс гадна та мэдрэмжээ өгөөсгөхгүй одоо байх боломжтой. Жишээ 5. Чи галзуу юм уу? Чи юм ингээ санаасаа зохиогоод амар ингээ төсөөлөд байна штэ гэд ингээ хэлдэг тий. За энэ яриа хөвчлэн болохоор хүн хамтрагчаа хуурч байна гэж бодоод ч юм уу эсвэл одоо нөгөө нэг тэгж бодож байгаа үед одоо тэр нөгөө мэдэрч байгаа мэдрэмж санаагаа хэлэхэд нөгөө хүн нь одоо өөрийгөө өмгөөлөд ингэж хэлдэгэ гэсэн бол жишээ бол байд юм байлээ. Тэгээд энэ тохиолдолд болохоор таны ингэж хэлж байгаа чинь зүгээр л энэ харилцан яриаг ерөөсөө унтрааж байна. Би зүгээр бодол мэдрэмжээ хуваалцахыг те ямар нэгэн зүйлийг чамаас сонсхийг хамтдаа ярилцаад энэ асуудлаа шийдэхийг хүсэж исэн юм аа гэдэг зүйлээ илэрхийлчих бол илэрхийлээд тодорхой хэлчих бас болох боломжтой. Жишээ 6. За би чамтай адилхан зүйл туулсан болохоор юу мэдэрч байгааг чинь сайн мэдэж байна гэд хэлдэг. За энийг бид нар болохоор ойр дотныхоо хүмүүст бас нэлээд хэлсэн байгаа. Би өөрийнхөө жишээн дээр ингэ бодохоор би дүүдээ айгу хаяа ингэ хэлсэн байгаад идэг. Хичээгээд байгаа хэрнээ заримдаа бас ингэ ийм алдах тохиолдол бол гардаг аа. За тэгээ би чамтай адилхан зүйл туулсан болохоор юу мэдэрч байгааг чинь сайн мэдэж байна гэд ингээ яриад хүн эхлэхээрээ бас давхар зөвлөгөө өгöd хэлдэг. Тэгээ энэ тохиолдолд нөгөө нэг хамгийн гол нь мэдрэмжээ хуваалцж байсан хүнийхээ яриагс даруулах. Тэгээ ярианых нь фокусыг өөр зүйл рүү чиглүүлэх, ялангуяа өөрлөгөө яриад өөрийгөө яриад эхэлдэг. За энэ нөгөө нь болохоор муу сэтгэлээс ол ерөөсө гараагүй төстөө туршлага туулсан зовлон гараад ирэхээр хүн түнд нь өдөөгдөд өөрийнхөө тухай яриад эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр энд нь энгийнээр яаж хэдүүлээ хариу үйлдэл үзүүлж болох вэ гэхээр таныг тийм зүйл тусанд харамсалтай байна гэж хэлж болно. За гэхдээ энэ бол нөгөө айгүй тийм ярвигтай уян хатан байхыг шаарддаг. Ямар нэгэн байдлаар энэ зөв буруу гэж хэлэхэд айгүй тийм хэцүү нөхцөл байдал үүсчтэй тий. Тэгэхээр тааж гэсэн мэдрэмжээ хуваалцмаар байдаг. Нөгөө хүн маань бас өдөөгдсөн сэтгэлээ хуваалцмаар байдаг тий. Гэтэл яг тэр хүнийг таны мэдрэмжийг бас үүсгэсэн гэж хэлэхэд бас яг 100% таны мэдрэмжийг үүсгэегүй тухайн үедээ өдөөгдөд нөгөө хүн маань сэтгэл хөдлөлөөсөө болоод ингээд одоо айгу яриад эхэлж гин гэсэн үг. Тэгэхээр бас нөгөө хин хинийгээ буруутгаж зүтгэж болтгоо нэг тийм айгу нөгөө нэг үгээр бол уян хатан байхыг биднээс шаарддаг байгаа. Тэгэхээр айлч нөхцөл байдалд байсан бидний нөгөө нэг эргүүлээд санджаах хэрэгтэй зүйл нь гэхээр эхлээд мэдрэмжээ хуваалцсан хүнийхээ нөхцөл байдлыг бүрэн сонсож тэр хүнийхээ оронд өөрийгөө тавьж бодоод тэр хүнийг ойлгохоор хичээх. За тийм орон зай гаргаж өгөх нь чухал гэдгийг одоо анзаарч санаад тухайн үедээ мэдрэмжээ ялангуяа илэрхийлэх шаардлагатай байгаа хүнээ одоо идэвхтэй сонсож дэмжих нь өөрөө харилцааг манайд эрүүлэх бол маш том бол алхам болдог. За хамгийн гол нь одоо саяны дурдсан тэр 6 зүйлүүдийг бүгдийг мэддэг байх, хэрэгжүүлдэг байх нь ерөөсөө чухал биш. Ядаж ганцыг нь л хэрэгжүүлдэг байхад бол болоо. Бид нар айгүй их юмнууд ингээд мэднэ гэдэг. Гэхдээ жижигхэн тэр нэг зүйлийг бид нэр хэрэгжүүлчихдэггүй. Тэгэхээр угаасаа мэдж байгаа хэрнээ л алдаад байдаг бас зүйл гэж байд юм чинь. Тэгэхээр хэдүүлээ шинээр дадуулаад өөрийн болгож ингээд автлаа өөртөө зөвлөн хандаарай гэж та бүдээсээ хүсье. За энэ хүрээд өнөөдрийн подкаст маань бол өндөрлж гин. Гэр гээвээ сонсож харилцаагаа эрүүлэх алхам хийсэн танд маш их баярлалаа. Эх 7 хоногт нөхөр бүтээрийн хамтын дугаараар уулзлаа. Түр баяртай.